Ер нь бол ангаа ухаанд бол бром гидрозис гэж нэрлэдэг л дээ. Энэ сугны эвгүүнэр ер нь бол монголчууд бол холмос гэж нэрлэдэг байгаа тийм. Ер нь дэлхийн бүх орны хүмүүст одоо байдаг тийм ихэнх хүмүүст одоо юм байдаг юм эмгэг байгаа. Энэ яа гэхээр хүний биеийн бүх одоо арьсны одоо арьс бол өөрөө юм ялгаруулах бас давхар үүрэг гүйцэтгэдэг. Хөлсний булчирхаагаас хөлсөөр одоо биеийн бодис солилцооны дүнд үүссэн зүйл одоо хөлстэй хамт гадагшлах. Хоёрдугаар дулаан зохицуулах үүргийг юм хөлс үүрэг хөлсний булчирхаа бол гүйцэтгэдэг тийм. Хөлсөөр одоо халууцсан үед хөлс гараад ингээд сэр үцдэг юм. Гэтэл хүний биеийн бүтцийг ингээд судлаад үзэхээр сугны хэсэг, цавны хэсэг, тэг хөлийн улны хэсэгт нэг хөлсний булчирхаа чинь 1 см куб доногдох одоо тоо хэмжээ шүү дээ. Тэр нь бол маш их байж идэг. Тэг нэгдүгээр. Хоёрдугаар өөрөө суг, цав энэ хөлийн улны хэсэг чинь байнгын битүү тийм яг зөв. Нэг иймэрхүү орчинд байж идэг. За эдгээр хүчин зүйлийн улмаас яд юм ихээр хүмүүс маш их хэмжээний одоо хөл рүү за тэгээд битүү чихтэй орчинд ингээд бий болж идэг. Үүнтэй холбоотойгоор хүний биед өвчин үүсгэх одоо нэм бактериас гадна өвчин үүсэхгүйгээр зүгээр ерөнхийдөө л одоо хүний биеийн одоо хөлсч гэдэг юм за одоо эцсийн бүтээгдэхүүнээр хоолож ундлаад өсөж үржээд ингээд байж идэг амьд организмууд микроорганизмууд байж идэг. За эдгээр микроорганизмууд нөгөө хамгийн их одоо хоол ижилтэй газараа төсөж үрж шүү дээ. Тэгэхээр сууг цавны хэсэгт одоо энэ одоо хүний нүдэнд үл үзэгдэх энэ микроорганизмууд чинь тодорхой тэр нөгөө хөлс те тосны булчирхаан шүүрлэр хооллоод ингээд амьдраад байж л тэр микроорганизм чинь бас тодорхой хэмжээний одоо бодисын хэлсээнүүд эцсийн бүтээгдэхүүн ялцсан үүсгэнэ дээ. За энэ нь нөгөө хөлс тосны булчирхаатай урвалд ороод нөгөө нэг одоо бидний нөгөө яриад идэг холмос те эвгүй үнэр бий болох юм үндсэн өсөл шалтгаан болж байгаа. За тэгээд микроорганизмууд яадаг вэ гэхээр яг ингээд бүр микро төвшөндөө бол яг арсны гадаргуудаар биш тэр арс чи өөрөө нөхсөвтэй. Тэгээд нөхсөвээр дамжаад тэр нөгөө хөлс тосыг шүүрүүлээд байгаа. Булчирхаа тий. Тэнд хүртэл одоо ингээд байж байдаг. Амьдарч оршин тогтнож идэг. Учираас гिचнээ одоо бид ингээд иргэд маань гадна талаас нь угаагаад цацлагаар одоо ингээд тэр өнлийг дарахад хөлсийг дарахад сагсан ч гэсэн цаана байгаа арсны цаана байгаа их уурхаанд байж идэг учраас бүрэн төгс имжлэгддэг. За энийг шийдэхийн тулд бол ер нь бол мэдээж одоо имжлэгээ зөндөө олон төрлийн нэг имжлэгээнүүд байгаа шүү дээ. Цацлага одоо ботокс тариулахаас ахуулаад. За тэгээд мэдээж одоо мэсцэл имжлэгээнүүд бол эвтэр үе хийгддэг байсан байгаа. Сугны хэсгийг одоо нөгөө үстэй сугны хэсгийг арсын ингээд тойруулж авах. Эсвэл одоо том зүсээд тий арсын одоо нээж яагаад гэсэн үг шүү дээ. Арсны цаана угаа булчиргааг нь одоо усад цэвэрлэж авах гэсэн юм ангуудыг одоо саяхныг болтол одоо дэлхийн орнуудад тий хэрэгжилж байсан баг. За тэгээд одоо ингээд лазер мэсцэл тий янз бүрийн одоо технологийн дэвшлүүд гарсан тоолоодоор за сугны хэсэгт нь бага зүслэг үүсгэн хөлөмийн стандарт нь багаар нөлөөхийн тулд маш жижиг зүслэгээр эмчнэр яасан бэ гэхээр лазераар гэрэлтүүлж байгаа тэр сугны булчирхааг хайлуулах. Тэгээ хөлсний суганд байгаа хөлсний булчирхаа тосны булчирхааг хайлуулах. За хайлсан эдийг одоо хайлсан одоо нөгөө булчирхаа эд тий эцсийн зүйлийг нь ухасах, сурвалж авах юм аргуудыг хавсраад ерөнхийдөө энэ эмгийг бүрэн төгс одоо үгүй болох эмчлэхтэй энэ шийдлийг үл ер нь бол олж авсан байгаа. Гэхдээ тодорхой хэмжээнд эн чинь бол хугацаатай альва эмчилгээний арга одоо нэвтрээд тодорхой хугацаанд судалгаа шинжилгээний ажил нь хийгдээд үнэхээр одоо энэ төдөө үе үр дүнтэй байна, ийм байна гэдг нь бол одоо тэ ном зохиолууд дээр ингээд хийгдэж чинь батлагдсан шүү дээ. Тэгвэл за нэг тийм шүү, ийм шүү гэсэн юм таамгаар бол одоо аливаа зүйл хандхаа болцсон бүх юм нөгөө бодит үр дүн буюу шинжлэх ухааны үндэслэлтэй одоо хийгдэж байж эмчилгээ үйлчлэх нь бол тэ бүрэн зөвс одоо шийдэгдэх байна. Тэгээ манай хамт олон ерөнхийдөө энэ чиглэл дээр маш олон жилийн бас судалгаа шинжилгээнүүд хийж идэв. Тийм. Тэгэхээр ер нь бол удахгүй одоо бид тийм өөрийнх орондоо болон бас дэлхийн бусад одоо орнуудад
болж байгаа одоо гоо сайхны ч юм уу тий. За цэжний мэдслийн одоо хурал зөвлөгөөн дээр бас энэ үр дүнгээ танилцуулъя гэдэг ерөнхийдөө манай эмчнэр үл ерөнхийдөө судлаад л явж байгаа. Баяр хүргэе мундаг байна. Тэгэхээр одоо юу гэдгийг та болвол нэвтрүүлгийн одоо бас зарим үед одоо яг энэ лазер эмчилгээний мэс ажиллаврыг хэрвээ та сонгож байгаа болвол эмчийн уран чадвар хамгийн чухал шүү гэдэг зүйлийг бас нэлээдгүй дурдсан. Тэгэхээр ер нь тань дээр одоо бас яг хаана очиж өрсөлдөх ёстой вэ? Яг энэ одоо магадгүй одоо юу гэдгийг өөхөө хайлуулах. За эсвэл тэр одоо юу гэдгийг шамбармын хагалгаанд лазерын эмчилгээг сонгосон тохиолдолд тань дээр хаана очиж үзүүлэх боломжтой вэ? За одоо бол би ерөнхийдөө тэр сонор мед гэдэг мэдслийн төрөлцсөн имлэг байгаа. Нөхөн сэргээх одоо гоо сайхны тэгээд за ер нь бүх төрлийн мэдслийн төрөлцсөн имлэгт мэдслийн эмчээр ажилладаг. За ерөнхийдөө энэ имлэг дээр бол нөгөө цагийн хуваарийн дагуу ажилладаг. Урд нь бол ер нь нэг 17 жил улсын 3 дугаар төв имлэгт ажилласан. Тэгээд энэ завшааныг ашиглаад одоо маш олон тий сайхан шин тийм мэс заслуудыг суралцаж авсан, зааж сургасан маш их олон зүйл одоо мэдсэн тэр сайхан хамт олондоо маш их баярлж явдаг хэлий. Тэгээ энэ олон шин технологи, энэ олон зүйлүүдийг одоо энэ сайхан хамт олонны донд сурч мэдж тэгээд за ингээ өргөжлүүлээд ард түмэндээ энэ өөр өгөөж ин одоо өгч байгаа. Гэдэг хэлхий хүсэж байна. Яа баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлгийн маань бас дуусах хугацаа нэлээд төгсөн байна. Тэгээд яалтчгүй энэ лазер мэс заслыг бас их орондоо нутагшуулаад тий ингээд ангаахын одоо хүний нөөцийн чадварыг ингээд тодорхой хэмжээгээр бас сүүлийн үеийн дэвшилтэт технологиор бүрдүүлж байгаа одоо танд маш их баяр хүргэе. Тэгээд нэвтрүүлгийнхаа сүүлийн хэдэн хормыг танилцуулж байна. За ингээ маш их баярлалаа. Тэгээд ер нь бидний яриаг сонсож байгаа одоо ард иргэдтэй эмч хүний зүгээс хэлэхэд бол альва нэг төрлийн гоо сайхны ч бай, одоо өвчин эмгийн ч бай, ямар нэгэн төрлийн одоо тусламж үйлчилгээ авах гэж байгаа бол заавал энэ талаар одоо маш сайн судалгаа, шинжилгээ хийж тий зөв одоо эмч нарт тийм биз дээ яг дарин мэрэгсэн зөв эмч нарт. За яг тухайн чиглэлээр бол айгүй олон жил ажиллажсан туршлагатай тийм баг хамт олон за мөн эмнэлгийг сонгож үйлчлүүлээсэ гэдгийг үл хэлхийг хүсэж байна. Одоо олон жилийн ийм практикаас ажиглаж дүгнэхдээ хүмүүс одоо юун дээр алддаг вэ гэхээр маш одоо их өнгөц дүгнэдэг тий өөрийнхөө эрүүл мэнд амнас тий айгүй чухал зүйлээ одоо янз бүрийн одоо маркетинг сурталчилгаа тий шинэ ухааны үндэслэгүй зүйлд хит автаж тийм ээ ямар нэг байдлаар одоо туршлага дадлага багтааж гэдэг юм уу эсвэл одоо техник технологийн хөгжилд утмагч гэдэг юм уу тийм газар очиод ямар нэг байдлаар тусламж үйлчлэгээ авах ингэснээсээ болоод ухаан өвчин эмгэх нэгээс 2 хоногийн дотор ч юм уу эсвэл 1 сарын дотор эмчлэгдэх байтал 1-2 жилээр тийм ээ өчнөө олон жилээр одоо ингээд эмчлэгдэхгүй байх нөхцөл бүрдэх өвчин эмгийг хүндрэх ийм нөхцлүүд бас үүсч болжгүй тийм ээ ерөнхийдөө бас ажилласан учраас тэгээ ард иргэд маань нөгөө эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахдаа их зөв одоо оновчтой сонгож эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх нь нөгөө таны эрүүл мэнд амь настай амьдралын чанарт бол аюул эргээр нөлөөлнө гэдгийг бол эмчний хувьд одоо зөвлөх байна.